Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ үргэлжлэхэд бэлэн боллоо. 2025 оны 12 дугаар сарын 19 Токиогийн Ниши Токиотын Намгүм орон сууцны оролол Хибарика өртөөнөөс хойшоо ойролцоогоор 1.5 км зайтай газар. Өдрөнд хүмүүс нь бүгд төв рүү ажилдаа явж оройн Намгүм хороололтой буцаж ирдэг газар. Гудамжнууд нь эмх цэгцтэй, тайван уур амьсгалтай, ихэнхдээ хойр давхар ганц айлын байшингууд игнэн байрлсан. Энд амьдардаг айлуудын дийлийнх нь хотын төвд ажилладаг энгийн хүүхдүүдтэй гэр бүлүүд байдаг. Оройн 5 цаг 30 минут айл эдийн харанхуй болсон байлаа. 10 жилийн өмнө баригдсан 2 давхар байшин байв. Гаднаасаа тийм ч танцаг харагдаагүйч дулаахан бат бөх санагдана. Энэ бол 5 хүн амьдардаг айл байв. 40 настай аав, 36 настай ээж, Номура Юка, тэгээд 3 хүү. Компани ажилтан аав нь урдын адил ажиллаад хараад гэртээ иржээ. Гэтэл тэр үүдэн дээр зогсоод түлхүүрээ гарган цоож руу хийж эргүүлэхэд чимээгүйхэн онгоочхов. Тэр хаалганы бариулаас атгаад дотгош зөөлөн түлхлээ. Гэвч хаалга өртөө өчүүхэн завсар гаргаад гинэт тэглэн зогсов. Яг л дотроос нь хин нэгэн байрж байгаа мэт. Түүнийг цааш оруулахгүй байсан зүйл нь хаалганы дотор талаас зүүсэн юу хэлбэрийн хамгаалтын гинж байлаа. Токиогийн гэр бүлийн өдөр тутмын амьдрал ийм дүр зураг бол тун ховор тохиолдол. Хамгаалтын гинжийг хөвчлэн гэрийнхэн бүгд гэртээ байх үед шөнө хамгаалалт болгож ашиглах нь нийтлэг. Харин оройны 5 цаг 30 минут бол шөнө биш. Тэгээд түүний эхнэр 3 хүүхэд гэртээ байх ёстой байв. Үүнээс ч илүү чухал нь гэрийнхэн аав нь ирээд цоож онгоох чимээ гарахад дотроос хин нэг нь хаалга руу ирж гинжээ тайлж өгдөг байсан. Аав хаалганы завсраар эхнэр хүүхдүүдийнхээ нэрийг дуудаж үзлээ. Гэвч дотроос огтхонч хариу байсангүй. Зүрхэн түгшин ахин чанга дуудах гэж байсан яг тэр агшинд гэрийн 2 давхраас нэгэн чимээ гарав. Модон шал руу ямар нэгэн хүнд зүйл хүчтэй унахад гардаг шиг дуу. Гэхдээ энэ нь хөлийн алхаа огт биш байлаа. Тэр дуу жирийн зүйл унах чимээ шиг санагдсангүй. Харин ч яг л амьтай нэгэн зүйл үхэхийн өмнө татхнаж байгаа мэт. Эсвэл хүнд биед шалан дээр унаж байгаа мэт сонсогдов. Чимээ гарсны дараа гэр дотор Намгүм байлаа. Яг л хин нэгэн дотор нь амьсгалаа болчихсон юм шиг. Тэр агшин даавын дотор нэг л муу сонин татаад эхлэв. Цээж нь давчдаж зүрхэн хүчтэй зохилж эхэллээ. Ямар нэг юм буруу байна гэж тэр дотроо шууд мэдэрсэн. Тэр 5-аас 5 цаг 20 минутын хооронд эхнэр Номура Юкагийн явуулсан мессежүүдийг санджээ. Энгийн үеэс тис өөрөөр мессеж нь ойр ойрхон ирсэн бөгөөд урд өмнө байгаагүй айцтай яарсан байдалтай байлаа. Эхнэр нь түүнээс амралтын өдрөө ажилчин дууссан уу гэж давтан асуугаад яг одоо хаана байгаагаа хэлгэж айл болох хурдан ир гэж яаруулж байв. Хамгийн их гайхшруулсан зүйл нь Нэрима тэр уулзъя гэсэн байлаа. Нэрима бол Токио дахь нэг дүүрэг бөгөөд Ниши Токиотой залгаач гэлээ ойр зайтай биш. Эхнэр нь түүнийг Нэрима руу яв гэж хэлсэн мөртлөө хаалган дотроосоо төвчээтэй байсан. Тэр дайруу эхнэр лууга залглаа. Дуудлага нэг холбогдсон мэт болоод шууд тасарчхав. Яг дотор нь байгаа атлаа зориуд авахгүй, зориуд салгасан мэт. Зүрх нь улам хүчтэй цохилж эхэллээ. Айдас гэр бүлээ гэсэн төгшөр хоёр түүнийг бүрэн эзэмдсэн байв. Тэр хаалгыг хөшөглөж хүчээр орохоос илүү шуудхан 110 руу цагдаагийн яаралтай дугаарлуу залгасан. Дуудлага хүлээн авсан Токио хотын цагдаагийн газрын Тинаме цагдаагийн элцийн эргүүлийн цагдаа нар тэр доороо газар дээр нэрв. Цагдаа нар ирэхэд нөхөр нь гадаа эвээрээ сандарч төгсөн байдалтай хүлээж байсан. Цагдаа нар дотроос хинч хаалга нээхгүй байна. Дотроос сэжигтэй дуу гарсан гэдгийг баталгаажуулсны дараа нөхцөл байдлыг яаралтай гэж үзээд хүчээр нэмэрхээр шийдвэрлэв. Цагдаа нар тусгай хэрэгэл ашиглан хаалгыг онгойлголоо. Нэг давхрын цочны өрөө гал тогоо хоосон байв. Гэрэл бүдэгхэн гадны үний мөр цон хагарсан байдал юмс замбраагүй болсон улмөр огт байсангүй. Цагдаа нар гэрийн эзэн залуутай хамтдаа шатаар дээшгүүлээ. 2 давхарт 2 том өрөө байсан бөгөөд хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл нь шатны хажуу өрөө. Тэнд 36 настай эхнэр Номура Юка болон 16 настай том хүү хоёр цуснд тутгалдан унсан байлаа. Гинт эргийн газрын цусны хэмжээ аимшигтай их байсан. Зүгээр л урсаж асгарсан төдий биш, эргэн тойрон цацагдсан байв. Цус зөвхөн шаллыг улаанаар будсангүй ханан төдийгүй таазан туртал байлаа.
Шүүхийн шинжилгээний талаас нь авч үзвэл цус таазан төрсөн байна гэдэг нь жирийн зүйл биш. Энэ нь хохирогч босоогоороо байх үед нь гол судас тасарсан байж болзошгүй гэлтгэн. Цагдаа нар том хүүгийн цогцсны хажуугаас зочирдон зэвсэг олсон нь том сүх байлаа. Энэ сүхний эрийн өргөн нь ойролцоогоор 20 см, ишний урд ч нэлээд урт байсан. Энэ бол энгийн айлын гэр ахуйн хэрэгсэл биш. Өнөөгийн Японы хот суурьнд амьдардаг жирийн айлуудад ийм том сүх хадгалдаг нь тун ховор. Түүнээс гадна сүхний хажууд цус болсон утга мөн илэрсэн байна. Энгийнээр хэлбэл гал тогоонд хэргэлдэг жирийн утгаар дайрсан бололтой. Ээж том хүү хоёрын бие бараг бүхэлдээ шарх сорвтой байсан. Хоёул хүзүү хэвлийн орчмороо гүн сүсэгдэж дээрээс нь олон удаа утгалуулжээ. Ялангуяа 16 настай том хүүгийн гэмтэл маш ноцтой байв. Хүзүү хэвлийн 8 наснд хүрэх шархнаас гадна түүний гарын ард тал дээр хамгаалах шарх гэж шууд танигдах олон цусэл байсан. Өөрөөр хэлбэл тэр эцсийн мөч хүртэл зүгээр бууж өгөөгүй гэсэн үг. Магадгүй тэр сүхийг гараараа хааж эсвэл цээж рүү чиглэсэн хутгийг хаах гэж оролцсон байх. Тэр сүүлчийн үчээ шавхан өөрийгөө хамгаалахыг хичээсэн нь шархнаас нь илт харагдаж байлаа. Аавын хаалганы гаднаас сонсон чимээ нь магадгүй том хүү эцсийн амьсгал хураахын өмнө шалан дээр унах чимээ байсан юм уу? Эсвэл сүхний чимээ байж болох юм. Энэ нь аав гэртээ ирээд хаалганы гадна зогсож байсан тэр мөч яг энэ аллахын хамгийн сүүлчийн мөч байсныг хэлтгэн. Цагдаа болон аав их цочирдон хажуу өрөөрөө орлоо. Орон дээр 2 хүүхэд хэвтэж байв. 11 настай дунд хүү, 9 настай бага хүү. 2 хүүхэд орон дээрээ яг л нам унтаж байгаа мэт хөдөлгөөнгүй хэвтэж байв. Гэхдээ энэ нь унтаж байгаа биш, нас барсан байжээ. Хүүхдүүдийн нүүр нь амьсгал богдож нас барсны түгээмэл шинж болох хөхөвтөр ягаан өнгөтэй болсон байв. Хүзүүн цагаан болтоор маш чанга богдсон байлаа. Энэ болтыг цахилгааны утас бэхлэх машин механизмын эд анги тогтооход хэрэгэлдэг. Маш харгас атлаа урдчлан бэлдсэн хэрэгсэл байсан юм. Олсоос ялгаатай нь хуванцар болт нэг чиглэл чангардаг түгжээтэй. Нэг удаа чангалчихвал хайчаар тайрахгүй бол сулрах боломжгүй. Хохирогч хөдлөх тусам болт улам чангарна. Алуурчин хүнийг боож алахын тулд удаан хугацаанд тасралтгүй хүч гаргах шаардлагагүй. Зүгээр л болтыг хүзүүнд нь тойруулж нэг л удаа хүчтэй татахад хангалттай. Түүнээс цааш гараар барьж дарах шаардлагач байхгүй. Болтын түгжээ нь өөрөө улам чангарсаар амьсгалыг нь хаадаг. Дунд болон бага хүүгийн нас баралтын шалтгааныг механик аргаар амьсгал богдсон гэж тогтоосон байна. Анхаарал татах нэг зүйл нь дунд хүүд мөн зүсэгдсэн шарах байсан ч гэмт хэргийн газрын цусны хэмжээ маш бага байсан. Шүүх эмнэлгийн шинжээч эдгээр шарах нь зүрх зогссны дараа эсвэл цусны даралт маш огцон багассан үхлийн өмнөх байдалд үүссэн байх магадлал өндөр гэж дүгнжээ. Энэ нь гэмт этгээд 2 бага хүүхдийг алахын тулд чимээгүй цааз маягийн арга сонгосныг хэлтгэн. Өөрөөр хэлбэл эхлээд боож алчгаад дараа нь хутгалсан эсвэл боолтоор алах үйлдэлээ дуусгасан байх магадлалтай. Зүүн өрөөнд сүх хэргэлсэн ширүүн зодон болсон цус ихтэй маш догшин хүчирхийллийн шинж тэмдэг байсан. Харин баруун өрөөнд хүүхдүүдийг боолтоор боож амьсгалыг нь хааж алсан улмөр нэг өрөөнд бол уур бухимдал хүч хэргэлсэн шууд дайралт байсан бол нөгөө өрөөнд нь илүү тооцоолсон дуу чимээ багтаа арга сонгосон байна. Ийм ялгаа нь гэмт этгээд хүн бүрт ижил хандаагүй хохирогчоосоо шалтгаалаад арга барилаа өөрчилсөн байж болзошгүйг харуулжээ. Тухайн үед гэмт хэрэгтийн сэтгэл зүйч өөрөөр байдалтай байсан гэсэн. Түргэн тусламж ирж 4 үнийг яаралтай эмнэлэг рүү авч явсан ч замдаа тэдний амьсгал зүрхний цохилт бүрэн зогссон байв. Эмнэлэг түргсийн дараа эмчнэр дөрвөлнгийн нас барсныг аль бие осоор тогтоожээ. Цагдаагийн газрын 1-р мөрдөн байцах хэлтэс тэр дайруу газар дээр нь хэргийг шилжүүлэн авч байшин бүхэлд нь нэгшин шалгалаа. Ийм нөхцөл байдлаас харахад гадны хүн орж ирсэн байх магадлал бараг байхгүй гэж дүгнэв. Цагдаа нар зөвхөн үүдний хаалганы хамгаалтын гинжийг эвдэж орсон болохоос хаалга цонхнуудын ихэнх нь бүрэн бүтэн байв. Бүх цонх дотроосоо түгжээтэй байсан бөгөөд хагарсан шил хүчээр онгойлох гэж оролцсон уул мөр огт олдоогүй. Нэг болон 2 давхрын аль ч хэсэгт нөхөр болон хамт орж ирсэн цагдаа нарын мөрөөсөөр 3 дахь хүний гутлын мөр илрээгүй. Үүдний хаалган дээрх юу хэлбэрийн хамгаалтын гинж огт эвдрээгүй
хэвийн байдалтай байсан. Тэр гинжийг зөвхөн дотор талаас нь зүүж болдог учраас хэрэг гарах үед хаалгыг дотроос нь өөртөө хаасан байх магадлал гэж харагдаж байв. Хэрэг гэмт этгээд нь ээж Номура Юка байсан бол хүүгээ алчхаад өөрийгөө игүүтгсэн аимшигт хэрэг болно. Цагдаа нар үүнийг зүгээр л эмгэнэлтэй гэр бүлийн хэрэг гэж үзэх гэж байсан. Яг тэр мөчид 3 хоногийн дараа гарч ирсэн шинэ баримт бүх таамгийг эргүүлж энгийн нэг гэр бүлийн эмгэнэл гэсэн дүгнэлтийг бүрэн бүсэн үгүйсгэсэн. Токиогийн баруун хэсэгт гарсан энэ эмгэнэлт явдлаас 3 хоногийн дараа Токио хотын цагдаагийн газрын мөрдөн байцаагчид нас барсан ээж Номура Юкагийн хувийн эд зүйлсийг шалгаж байхдаа түүний машинаас маш сонин баримт олжээ. Тэр нь байрны түрээсийн гэрээ байсан ба гэрээн дээр түрээсийн аягийг Токио Нэрема дүүрэг Минамита гэж бичсэн байв. Газрын зураг дээр харуул энэ байр нь түүний гэрээс ойролцоогоор 6 км, машинаар 15-аас 20 минут явах зайтай. Гэрээ байгуулсан өдөр нь 2025 оны 3 дугаар сарын сүүл. Сарын түрээс нь 110 мянган йен нэг өрөө байр. Нэрема дүүрэгт нэг өрөө байрны түрээсийн үнээрээ дундаас дээш төвшөнд орно. Хамгийн чухал нь гэрээнд гарын үсэг зурсан хүн нь нас барсан ээж Номура Юка өөрөө байсан явдал. Өөрх гэрээ авч явдаг гэрээ эзэгтэй байсан тэр эмэгтэй нөхөр гэр бүлээсээ нууцаар байр түрээссэн байна. Түүнээс гадна байрны барьцаа 500 мянган йен гэж бичсэн байв. Энэ мөнгө хаанаас гарсан юм бол? Тэр яагаад 9 сарын турш ийм нууц байрыг хадгалж байсан юм бол? Эдгээр асуултад хариулт тайсан 1-р мөрдөн байцаах хэлцээ мөрдөгчд тэр даруй Нэрема дүргийн Минамита дахь уг байрыг нэгжгээр явлаа. Тэнд автомат түгжээтэй гаднаасаа ангийн харагдах орон сууцны барилга байв. Цагдаа нар байрны менежертэй холбоо барьж нөөц түлхүүрээр хаалгыг нээлээ. Хаалга онгоох тэр мөчөд маш сонин атлаа өмхийн үнэр үнэртжээ. Байр нь бодсон шиг замраагүй байсангүй, харин ч нилээд цэгцтэй бүр тогтухтай гэр гэсэн мэдрэмж төрхөөр байлаа. Гэхдээ зочны өрөөний буудан дээр яг л махны дэлгүүрийн хутга шиг харагдах том загварын галтайгооны утга байв. Энэ утга нь ер нь утганы тавир дээр байх ёстой зүйл. Харин зочны өрөөнд ингэж тавигдсан нэг л эвгүй харагдана. Эртний урт нь 20 см-аас урт байсан бөгөөд ихэвчлэн том ах огтлоход ашигладаг том утга шиг байв. Мөрдөгчийн харц өрөөг тойруулан ажиглаж байгаад унтлахын өрөөний ханын шүүгэн дээр тогтжээ. Шүүгээний өндөр нь ойролцоогоор 2 м, өргөн нь 1.5 м том хэмжээтэй. Шүүгээний хаалгыг гадна талаас нь ногоон өнгийн скотчоор маш чанга нааж битүүлсэн байсан. Энэ скотч бол Японд байрлах засвар нүүх зэрэг үед төр зур тогтоом эхлэхэд өргөн хэрэгэлдэг. Гараар амархан тасардагч наалдамхай чанар нь боломжийн тул тодорхой хэмжээнд хааж битүүмжлэх чадвартай. Тэр хүн зөвхөн шүүгээний хаалганы завсрыг наагаа зогсоогүй. Агаарчуултын нөх жижигхэн зай завсар бүрийг хүртэл нэг бүршлэн скотчоор таглаж нимбалан битүүлсэн байжээ. Ингэж хүртэл нимба битүүлсэн нь зүгээр нэг санамсаргүй үйлдэл биш. Тодорхой зорилготой байсан нь илт байлаа. Доторх зүйл асгарч урсгаас хамгаалах гэж биш. Харин өмхийн үнэр гадагш гарахаас хамгаалж мөрдөгчд скотчийг хуулж шүүгээний хаалгыг онгойлголоо. Тэр мөчөд дотор мухааран өмхийн үнэр үнэрсэн. Шүүгэн дотор эрэгтэй хүний цогц байжээ. Дараа нь энэ нь барилгын компани ажилтан 27 настай Накакубо Шинтаро болгон тогтоогдсон. Олдсон үедээ тэр урт хамзуутай цамц дотор хувцастай байв. Хувцлаас нь харахад тэр халдлагад өртөх үедээ маш тухтай байдалтай байсан. Магадгүй амарч байсан, эсвэл унтаж байсан ч байж болохыг хэлтгэн. Цогцоос маш хүчтэй ялзарлын шинжтэй байлаа. Урьдчилсан шинжилгээгээр түүний нас барсан цаг нь хэд хоногийн өмнө, өөрөөр хэлбэл ээж болон 3 хүүхэд нас барахаас өмнө гэж таамаглав. Ялзарлын төвшинг харгалзан үзвэл нас барсан үе нь 12 дугаар сарын 14 эсвэл 15-ны орчим гэж үзжээ. Накакубо 10 гаруй удаа хутгалуулсан байсан ба голчлон хэвлийн нуруу зөнгүй хэсэг төвлөрсөн байв. Ялангуяа нуруун дахь хутгалалт нь дотор эргэтэн л үгүй нэвтэрсэн байжээ. Тэр цус алдснаас болж цус алдалтын шоконд орж нас барсан. Хэвлийн нуруу орчим төвлөрсөн шархнууд нь ихэвчлэн хохирогч анхны тавталгооны дараа цутгах гэж оролцсон. Эсвэл биеэ эргүүлэн бултах үед араас нь дахин дайрсан байж болохыг хэлтгэдэг.
Гэхдээ ийм ноцтой олон шархтай байхад байрны шалан дээрх цус Европусын бага байсан нь нилээд зэчиг зөрүүлж байв. Орны дээр л их хэмжээний цус байсан бөгөөд орноос шүүгээ хүртэлх замын шал яг л арцсан юм шиг цэвэрхэн байсан. Цагдаа нар битүүмжилсэн шүүгээний дотор ажиллаж байсан агаар цэвэршүүлэгч олжээ. Агаар цэвэршүүлэгч нь цогцсны хажууд байрласан байсан бөгөөд цахилгааны утас нь скотчоор битүүлсэн завсраар гарч ханын залгуур залгасан байв. Мөрдөн шалгалтаар байр нь ээж Номура Юкагийн нэрээр түрээсэлсэн байсан ч бодит байнгын орсон суугч нь 27 настай Накакуба Шинтаро байсан тогтогдов. Хөршүүдийн мэдүүлгээр энэ хоёр хамтдаа олон удаа орж гарч байсан бөгөөд зарим нь тэднийг хосууд гэж андуурч байсан. Тэд 9 насны зүрүүтэй нууц амаргийн харилцаатай байсан бөгөөд энэ байр нь тэдний уулзах газар байжээ. Номура Юка хөршүүдийн нүдэнд энгийн үнэн чихнэр сайн ээж мэд харагддаг байсан. Нөгөө талаас өөрөөсөө 9 наснаар дүү амаргаа тэтгэдэг ганц бие эмэгтэй шиг амьдарч байжээ. Ниримагийн байрны камерын бичлэг дээр Накакуба Шинтаро хамгийн сүүлд 12 дугаар сарын 14-ний орой 6 цагаас хойш бичигдсэн байдаг. Тэр костюмтай цүнх байрсан байсан бөгөөд яг л арслаа тараад гэртээ орж ирж байгаа мэт харагджээ. Энэ нь түүнийг өөххийн өмнөх хамгийн сүүлчийн дүр зураг байсан бөгөөд тэр мөчөөс хойш тэр байрнаас гарч явсангүй. 12 дугаар сарын 14-ний оройноос 15-ны үүрийн хооронд Номура Юка болон Накакуба Шинтаро хоёр байран дотор ширүү маргалцсан гэж таамаглагдаж байна. Накакуба Шинтаро дотуур хувцастай байсан байгааг харуул халдлага тэр огт төсөөлөөгүй мөчөд болсон байх магадлал өндөр. 12 дугаар сарын 16 Накакуба Шинтаро алга болсноос 2 хоногийн дараа ажлын утаснаас компани руугаа нэг мессеж бичжээ. Агуулга нь энгийн өвдсөн учраас чөлөө авна гэсэн утгатай мессеж. Гэхдээ энэ мессежийг Накакуба Шинтаро өөрөө илгээсэн зүйл биш байв. Шүүх задлангаар тэр 16-наас өмнө нас барсан байх магадлал маш өндөр гэж үзжээ. Дараа нь цагдаа нар Номура Юкагийн машинаас Накакубогийн хэд хэдэн гар утсыг олсон бөгөөд тэдний дунд энэ ажлын утас байсан. Номура Юка нууц амаргаа алчхаад тэр дайруу цагдаад очоогүй. Харин бүр түүний утсыг авч компани руу чөлөө авах мессеж явуулжээ. Түүний зорилго нь хэрв ажилдаа ирэхгүй удвал компани цагдаад мэдэгдэх эсвэл түүнийг шалгахаар хүн явуулах эрсдлийг багасгах байсан. 12 дугаар сарын 17-нд Ниримагийн байрны камер дээр нэг чихүүд сөрөм дүр зураг бичигджээ. Өглөөний 10 цагийн үед Номура Юка том хайрцаг барьцаар орж ирсэн байна. Цагдаагийн шинжилгээгээр тэр хайрцагт хожим шүүгээнд цогцсны хажууд олдсон агаар цэвэршүүлэгч байсан тогтоогдсон. Энэ үед Накакуба хамгийн багадаа 2 хоногийн өмнө айл хэдийн нас барсан бөгөөд цогц нь ялзрах процесс эхэлсэн байсан. Өмхийн үнэр улам хүчтэй болж эхэлжээ. Номура Юка агаар цэвэршүүлэгч авчирч олон тооны скотч худалдаж аваад цогцыг шүүгээнд хийж битүүмжилсэн. Энэ бүхнээс харахад тэр Накакуба нас барсныг мэдэж байсан төдийгүй түүний үхлийг зориуд төлөвлөсөн байдлаар нууж байсан тодорхой байна. 12 дугаар сарын 14-өөс 19-ний хооронд тэр Накакубогийн байр гэр хоёрынхоо хооронд байнга явж ирсэн байна. Түүний хийсэн үйлдэлүүд үнэхээр хүйтэн сэтгэлгүй байсан. Ялзарч эхэлсэн нууц амаргийнхаа цогцыг скотчоор битүүлж гаднаас нь үнэр гарахгүй болгоод дээрээс нь түүний нэрээр худал мессеж хүртэл явуулж байжээ. Харин гэртээ 3 хүүхдийнхээ ээж мэд дүр эсгэн хоол хийж хувцаа угааж өдөр тутмын амьдралаа урьдын адил үргэлжлүүлсэн. Гэвч 12 дугаар сарын 19-нд түүний дотор хоригдлогдсон бүх дарамт эцтэй тесрэв. Гэхдээ энэ нь гэнэт сэтгэл хөдлөлтөө автсан хэрэг биш байж мэднэ. Харин ч тэр өдөр урьдчилан бодож төлөвлөсөн хамгийн сүүлчийн алхмаа хийж эхэлсэн өдөр байсан. Мөрдөн шалгалт гүнзгийрэх тусам хөшөөдийн ярьсан зүйлс нэг зүйлийг тодорхой болгож эхэлжээ. Гаднаас нь харахад бүх зүйл хэвийн бүр төгсмөд байсан энэ гэр бүл үнэндээ дотроо маш эмзэг тогтворгүй байв. Мөн ээжийн зан ааш төрөх байдал гарсан огцом өөрчлөлт аажмаар ил болж эхэлсэн. Хөршүүдийн нүдэнд тэд нэгэн цагт эвдээ сайхан гэр бүл шиг харагддаг байжээ. Зуны цагт тэд хашаандаа магшаарч нөхрийнхөө ажлын хүмүүсийг цуглуулж харин хүүхдүүд нь хийлдэг жижиг усан санд
инээлтэн тоглодог байв. 3 хүн байн гадаа гүйж тоглодог. Маш хүмүүжлтэй хүүхдүүд байсан ч ээжийн хувьд нэг л тайлбарлахад бэрх, нүдэнд үл анзаарагдах өөрчлөлт мэдрэгдэж эхэлсэн. 70 гаруй насны нэг хөрш ингэж ярьсан байдаг. 5 жилийн өмнө Номура Юка аллаг шар үстэй, ганган хувцастай, нүүрээ тод будсан байдаг байсан. Тийм тод гэлцэл хэм маяг нь нам гүм хороололт зохицохгүй санагддаг байсан ч ойролцоогоор 4 жилийн өмнөөс гинэт үсээ хүрэн болгож будсан. Сүүлийн үед ч бүр даруухан энгийн болж хувцлалт гадаа төрх нь хэтэрхийн жирийн нэгэн болжээ. Ийм гадаа төрхийн өөрчлөлт өөрийгөө ил тод зоригтой илэрхийлдэг байдлаас гинэт даруухан нам гүм гэрийн эзэгтэй мэт дүрж шилжсэн түүний дотор ямар нэгэн том хүчтэй өөрчлөлт болсон байж магадгүй гэлтгэн. Энэ хэрэг дээр хамгийн гонигтай, хамгийн ойлгомжгүй асуулт бол яг энэ. Тэр аль хэдийн нууц амаргаа алсан өөрөө ч үхээр шийдсэн байсан бол яагаад 3 гэмгүй хүүхдээ амьд үлдээгээгүй юм бэ? Заримдаа хүн амиа орлохдоо ганцаараа өгдөг, өөрийнхөө хамгийн ойр хүмүүсийг ялангуяа хүүхдүүдтэйгээ хамт өгөх гэж шийддэг тохиолдол бий. Ийм сэтгэл зүйн байдалд орсон эцэг их хүүхдээ өөрийнхөө биеийн нэг хэсэг эсвэл өмч мэтээр хүлээн зөвшөөрдөг. Ялангуяа 16 настай том хүү бол хангалттай төлөвшсөн нөхцөл байдлыг ойлгох чадвартай байх магадлал өндөр. Тэр ээж ихээ хэвийн бус үйлдэлийг анзаарсан байж мэднэ. Ээж нь түүнийг алахын тулд сүх ашигласан магадгүй тэр хүүл ээжийн төлөвлөгөөг бие махбод болон сэтгэл санааны хувьд зогсоож чадах цорын ганц хүн байсан учраас энэ бол генет нэг өдөр болсон хэрэг биш. Харин хэдэн сарын турш хуримтлагдсан дарамт эцтэй хяналтаас гарсан үр дүн юм. 2025 оны 3 дугаар сараас Номура Юка 27 настай Накакуба Шинторотой нууц харилцаатай болж Токио Нэрима дүүрэгт байр түрээсэлсэн. Тэр зөвхөн сар бүрийн түрээзийг төдийгүй нэлээд өндөр барьцаа мөнгийг хүртэл өгөх ёстой байв. Нөхрийнхөө ганц орлогод найдан 3 хүүхдээ өсгөж байсан айлд энэ нь урт хугацааны асар том санхүүгийн дарамт байжээ. Энэ хугацаанд тэр гэрийн эзэгтэй ба нууц амаргийн санхүүгийн ивент тэтгэгч гэсэн 2 өөр дүрийн хооронд байнга шилжиж тасралтгүй нууц төгшөөр дарамт дунд амьдарсан. Ийм давхар амьдрал нь аажмаар түүний ухаан шийдвэр гаргах чадварыг мохоож эхэлсэн байдаг. 12 дугаар сарын дундуур Нэримагийн нэг өрөө байранд нууц амрагтайгаа маргалцсан. Энэ зөрчлийн шалтгаан нь салалт, мөнгө санхүү байж болох юм. Номура Юка гал тогооны утгаар нууц амаргаа 10 гаруй удаа утгалж газар дээр нь амийг нь хороосон. Хэрэг гарсны дараа тэр бууж өхийн оронд туйлын бүдүүлэг атлаа туйлширсан байдлаар хэргийг нуунд аллах гэж оролцсон байна. Цогцыг шүүгэнд хийж скотчоор битүүлж хаасан. Өмхийн үнэр дарахын тулд агаар цэвэршүүлэгч худалдаж авчээ. Мөн нас барсан хүний гар утсыг ашиглан 12 дугаар сарын 16-нд түүний компани руу мессеж явуулж түүнийг амьд байгаа мэтээр жүжиглсэн. Энэ хугацаанд түүний сэтгцийн байдал огцомд орсон байв. Эхэндээ тэр айдас бас хэрэг магадгүй илэрхгүй өнгөрөх байх гэсэн найдвар хоёрын хооронд цавлж байсан. Гэвч цаг өнгөрөх тусам цогц эцтэй олдно. Худлаа ярьсаар байх боломжгүй гэдгийг ойлгож эхэлжээ. Аврагдах боломжгүй учраас бүгдийг дуусгая гэж бодсон. Энэ үед тэр сүх, бүс зэрэг зүйлс худалдаж авч эхэлсэн байна. 12 дугаар сарын 19-ний үдээс хойш энэ эмгэнэл төгсгөлийнхаа хэсэгт орж бүх зүйл буцаах аргагүй шатандаа хүрсэн. Тэр хүүхдүүд хамгийн анзааралгүй тайван байсан мөчийг хүлээсэн бололтой. Магадгүй унтаж байх үед нь эсвэл тоглож байхад нь яг тэр сул агшинд гэмт хэрэг үлджээ. Эсэргүүцэх хүч бага байсан дунд бага хүүг эхлээд арьсан бүсээр боожаалсан. Оройн 5 цагийн орчим тэр нөхөртөө Нэрима дуулцыг гэх мэт мессеж явуулсан. Магадгүй нөхрийн анхаарлыг сарниулах, цаг хоожих зорилготой байсан байж болох юм. Түүнээс хойш тэр ширүүн тэмцэл хийсэн том хүүрүү дайрч гэр дотор ноцтой зодон болжээ. Орой 5 цаг 30 минутын үед нөхөр нь гэртээ ирээд хаалганы дотор талаас гинж зүүсэн байгааг олж харсан. Тэр гадаа чанга ашгаж дуудаж байсан ч гэр дотор аллах үргэлжиж байсан. Эсвэл яг дууссан мөч байлаа. Эцэст нь бүх зүйл оройтсныг ойлгосон Номура Юка хутах сүх ашиглан өөрийгөө эгүтгсэн байдаг. Одоогоор цагдаагийн байгууллага хураа авсан гар утас загтал аллахын зэвсгүүдээр наривчилсан шинжилгээ хийж байгаа бөгөөд
худалдан авалтын түүх, камерын бичлэгүүдийг ч задлан шинжилж байна. С жигтэн алидийн нас барсан тул шүүх хурал явуулах боломжгүй. Гэвч цагдаа нар нотлохоог бүрэн гүйц цуглуулж үнэн бодит байдлыг эцэслэн тогтоох ёстой хэвээр. Энэ бол 2025 оны сүүлчээр Япон даяар зочрол үүсгэсэн Ниши Токио Неримаг дамсан аимшигт хэргийн бодит дүр зураг юм. Нэг ээж 3 хүүхэд мөн нууц амраг нийт 5 хүн иймхүү эмгэнэлтэйгээр төгссөн. Гаднаас нь харахад энгийн нэг гэр бүлийн амьдрал, харин дотор нь нууж явсан нууц, худал, дарамт эцэстээ ийм аимшиг төгсгөл түргэжээ. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.